За одоо Стоксын аргаар шингэний зурагтай динамик хувьцуудыг тодорхойлох ажлыг тайлбарлая. За энэ хамгийн болохоор дотоод үргэлтийн хүч нь хурдныг адитатад ба хөвцөг гадрын талбайтай пропорционал байна гэсэн хүрээний хууль байна. За зурагтай шингэнд бөмбөлөг хэлбэртэй бие угаахад үргэлтийн хүчний нөлөөгөөр 3 хүч үйлчлэнэ. За хүндийн хүч, хоёрт нь архимедийн хүч, гуравт нь Стоксаар аргаар томьёогоор илэрхийлэгдэх хүч байна. За унж байгаа үрлийн хөдөлгөөний дэвштгэл буюу динамикийн үндсэн дэвштгэл нь Ньютоны 2 дугаар хуулиар бичих юм бол юм байна. За 3 бит үржих 3 хүчний нийлбэр тэгтээ тэнцэх үед бие жигэд хөдөлгөөнгүй болж эхэлнэ. За энэ томьёонд 1, 2, 3 дугаар томьёог оруулах юм бол ийм болно. Энийг хувиргаад ийм болно. Энэ дээр болохоор байгаа энэ ороо болохоор үрлийн нэгт, шингэний нэгт, үндэ хүчний хурдтгал, үрлийн диаметр. Тэгээ бид нар үрлийнхээ хурдыг хэмжиж байгаа. Ингээд бид нар шингэний зурагтай хувьцаатыг энэ томьёогоор болно. За одоо туршилтанд хэрэглэгдэх багцаа танилцуулъя. Микрометр үрлийн диаметрийг хэмжинэ. За хар дугуулгын диаметр үрл байна. За шингэн нь болохоор машины тос. Энийг бид нар хуваар бүхний шилэн савнд хийсэн байна. За мөн үрлийнхээ хурдыг хэмжиж байгаа. За микрометрийг хэрэглэхээс өмнө микрометрийн тохиргоо нь нойрлох ёстой. За манайхаар бол одоо нойрлж байна. За тэр нойрлж байгаа хуваарийг болохоор энэ зураас дээр нойрлж байгаа нүдээр нь шалгах чинь. За үрлээ бид нар одоо микрометртэй хийцэн байна. Тэгэхээр үрлийнхээ диаметрийг авахын тулд хуваараа микрометрийн хуваарийг уншия. 0, 0.5, 1 бүтэн хэрэгжсэн байна. 1 бүтэн хэрэгсэн одоо энэ тодорхой томлохоор 25. Тэгэхээр 125 мм. За үрлийнхээ туулах замыг болохоор бид нар 23 см-ээс эхлүүлээд 2 см хүртэл туулна. Энэ хоорондох хугацааг утасныхаа хугацаа хэмжигчээр хэмжиж байгаа нь. За хийлээ, үрлээ хийлээ. Хугацаа хэмжигчээр ажилуулад за энэ үед үрлэний унсан хугацаа нь болохоор 849 секунд байна. За гих мэтчлэн бид нар 5 өөр диаметртэй үрэл аваад үрлээ унгасны дараа 5 өөр хугацааг хэмжиж авна. За одоо бид нар юуныхаа үрлэнийхээ туусан замыг 21 см рүү шилжүүлээд 5 өөр диаметртэй үрлийнхээ миллиметр хэмжсэн хэмжилтэй метр рүү шилжүүлээд энэ бүгд дээр харгалзах хугацааг хэмжиж авсан. За энэ гурыг олуулаад энэ томьёонд олуулаад эерийг бодож авсны дараа хурдыг бид нар томьёогоор бас бодож олно. Энэ томьёогоор. За тэгээд шингэний зурагтай хувьцаатыг бодож олно.